8 дугаар бодлого. Цахилгаан орны хүчлэг Q1 цэнэгээс ямар зайд тэгтээ тэнцүү байх вэ гэж асууж байна. За нэг иймэрхүү зайд тэгтээ тэнцүү байлаа гэж бодъё. Q1 цэнэгээс цахилгаан орон ийшээгээ чиглээд Q2-оос ийшээгээ чиглээд энэ хоёр маань эсрэг чиглэлтэй ижил хэмжээтэй векторууд учраас нэг нэгээ устгаж яана гэж бодчих. Тэгээд тухайн O цэг дээр цахилгаан орны хүчлэг тэг байна гэж бодъё. За эндээс энэ хүртэл мөн энэ хүртэл цөмөрөө ингэж ингээд энийг x гэж. За тэгвэл үлдсэн нь юу болох вэ? Нийтдээ 1.2 м зайд байгаа учраас 1.2-оос x зай явсан тэрийг хасаад өгнө. Гэсэн санаа. Энийг e1 гэж бүгдээрээ энийг e2 гээ. За ингээ вектороор тэмдэглэжээ. e1-ийн тоон утгыг олъё. Яаж болох вэ? К гүрч нь e1-ийг үүсгэх чинь зүүн гар талын Q1 цэнэг. Q1 тэр цэнэгээс ямар зайд байгаа? Тухайн цэг маань x зайд байгаа. X. Ингээд олчих. Квадрат. За e2-ыг яаж болох вэ? e2 k q2 x-ийн x бол биш тэр маань. Тэр маань юу вэ гэвэл 1.2-оос хасах нь x-ийн квадрат. Энэ хоёр маань тэнцэж байгаа хоорондоо. Тийм учраас k q1 маань q юм байна. Уах нь x-ийн квадрат тэнцүү k q2 маань 2q юм байна. Шууд орлуулчих цөмөрөө. Ингээд 1.2-оос хасах нь x-ийн квадрат байх нэ. За ингэж бичиж байгаад одоо энэ дээрээсээ хэдүүлээ. Үргэлжлүүлэх нь байна. K-нууд нь хураагдсан, Q-нууд нь хураагдсан. Ерөнхийдөө үндсэндээ 2x-ийн квадрат тэнцүү 1.2-оос хасах нь x-ийн квадрат болж хувирлаа. Эндээс 2x-ийн квадрат 1.2 гэж бодож байна. Шалгаад үзчих болно тийм ээ. 1.2 квадрат. За тийм байна. Хасах нь 2.4x нэмэх нь x-ийн квадрат. Ингээд x квадрат нэмэх нь 2.4x хасах нь 144 гэдэг бол миний квадратик шитгэл болох нь байна. Энэ квадратик шитгэлийн бүгдээрээ дискриминантыг нь олъё. За энд нэг арай өөр өнгөөр болчих багшин. b квадрат хасах нь 4ac 2.4-ийн квадрат нэмэх нь 4-ийг үржих нь 144. Эндээс юу гэж болтгоо? 2.4-ийн квадрат 144. 11.52 гарах юм байна. 11.52. За энэний одоо язгуур дээр авахаар ойролцоогоор идэх юм. Энийг язгуур дээр авахаар 3.4 юм байна ойролцоогоор. 3.4. Окей. За эндээс үргэлжлүүлнэ. x1 2. x1-ээр хасах b. Хасах 2 4. Нэмэх хасах 3 4. Уах нь 2а. Тэр маань 2 гэсэн үг. 3.4 1 2 тугаагаад 0.5 метр зайд байсан байх нэ. Тухайн цэг маань. 9 дугаар бодлого. Q1 ба Q2 цэнэгүүдийн Q3 цэнэгт үйлчлэх нээлбэр хүчийг зурагт харуулсан байна. Q1-ийг хуваах нь Q2 харьцааг олно уу гэж асуусан байна. За энэ хүчийг харах юм бол баруун дэшегээ. Дэшегээ 2 нүд, баруун гар тийшээгээ 1 нүд байгаа учраас тухайн салж гарч ирж байгаа бүрэлдэхүүнүүд нь баруун гар тийшээгээ 1 гэсэн иймэрхүү байдлаар салж гарах нь ойлгомжтой. 1 2. За энийг нэг арай өөрөөр явуул яаж чинь. Ингэж. Энийг ингэж харуулчих. Тэгвэл харагдах байх. Энэ хүч надад юу харуулах юм бэ? Энэ хүч надад аль хүч энэ хүч. Энэ хүч надад Q3 болон Q2 хоёр цэнигийн харилцан үйлчлэлийг харуулна. Энэ хүч надад юу харуулах вэ гэхээр энэ хоёр цэнигийн харилцан үйлчлэлийг харуулнаа. Окей. За энэ дээрээс хэдүүлээ бодъё. K гүрч нь Q1 за тэгээ Q3. Энэ хоёрыг хуваах нь 1 нүд болж байна. Тэр 1 нүдийг бүгдээрээ D гэж тэмдэглэчихье. D-ийн квадрат нь надад 1 нүд хүчийг өгсөн байна. Тэр 1 нүд хүчийг би ингээд тэмдэглэж яаж байна. F за тэр F юм байна. F1 штрих гэж. Штрих. За нөгөө тэгүр K гүрч нь Q3 Q2 хоёрын үйлчлэл хуваах нь хоорондынх нь зай нь 2D юм байна. Тэгэхээр 4D-ийн квадрат болно гэсэн үг. Ингээд тэрийг
2 дахин урт байгаа учраас 2f штрих гэдэг ингээд тэмдэглэжээ. Ингээд энэ дээрээс бүгдээрээ тухайн хоёр тэгштэглийг хуваагаад харьцааг нь олж болох уу гэдгийг харнаа. За хуваая. Хинхэн устдах вэ? Устдуудыг нь шууд энд бичээвч. К-нууд устна. Өөр. D квадратууд устна. Өөр. 3-ууд устна. F штрихүүд ингээд устнаа. Цаана хин үлдэх вэ гэвэл Q1 үлдэнэ. Хуваах нь Q2. Тэгээд 4 дээшээ гараад ирэх нь байна. Нөгөө тал дээр 2-ны 1 гараад ирэх нь байна. Ингээд би юуг олох гэж байгаа? Q1-ийг хуваах нь Q2. Q1-ийг хуваах нь Q2. Нэгийг хуваах нь 8 болох нь байна. C хариу болох нь байна. 10 дугаар бодлогыг бодъё. Ижил нэмэх Q цэнэгүүдийн K цагт үүсгэх цахилгаан орны хүчлэгийн модуль нь EK байсан байна. Зураг 11-ийн 68А энэ байна. Эдгээр цэнэгүүдийг B-д харуулснаар байрлуулахад L цэгдэх хүчлэгийн модуль EL байсан бол энэ харьцааг олооч гэж надаас асуусан байна. K цаг таашаага чиглэх юм бэ? Цахилгаан орны хүчлэгийн вектор нь тухайн энэ Q цэнэгээс гадагшаага энэ шулууны дагуу гадагшаага цацраг байдлаар мөн энэ Q-гийн одоо үүсгэж байгаа K цагт хүчлэг нь бас ингэж чиглэнэ гэсэн үг. Энэ хоёр нь хоорондоо тэнцүү байна. Ягаад Q-нууд нь ижилхэн, зайнууд нь ижилхэн. Тэгэхээр энийг E гэх юм бол том утга нь энэ бас E байх нь чиглэлүүдийг нь бүгдээрээ харж байгаа. Энэ хоёр векторыг хэрхэн яаж нэмэх юм? Параллелограмм аргаар юм шүү дээ. Ингэж нэг явуулаад өөрөнгөр явъя. Ингэж нэг параллел татаад энэний үзүүр дээрээс энтэй нэг ингэж параллел татаал. За тэгээд дээш нь гоцоолгочиход болох нь. За энэ E энэ 30 градус энэ 30 градус гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 гэдэг чинь үлдсэн нь 120 градус болно. Энэ бол 120 градус. Энэ 120 градус юм бол энэ талынх нь өнцг нь мөн 120 градус болно. Хоёр хажуу талдаа E тэгээд 120 градусаар тусгаарлагдж байгаа юм бол энэ нийлбэр буцаагаад E гардаг. За та бүхэн косинусийн теоремоор энийг баталжуулна. Гэхдээ ийм байдгаа гэд мэдээд авчихад буруу байхгүй. Тэгвэл энэ хоёрын нийлбэрийнх нь утга нь x дэшегээ E гарах нь байна гэд бүгдээрээ ойлгочихъя. За түүний дараачаар энэ бол миний юу штэ тийм ээ K цагт үүсгэж байгаа цахилгаан орны хүчлэг. За нөгөөх нь энэ хоёр дээр нь хэрхэн хэрхэх вэ? За хоёр дээр нь дахиад энэ шулууны дагуу ингэж нэг татаад энэний дагуу дахиад ингэж нэг татаад энийг харах хэрэгтэй бүгдээрээ энэ 60 градус энэ 60 градус энэ 60 градус адил талд гурвалж учраас. Тэгэхээр энэ бас 60 градус болох нь байна. Энэ маань 60 градус. Ингээд эдгээрийн нийлбэрийг хэрхэн яаж авах вэ? Мөн л нөгөө параллелограммаараа л хэдүүлээ авна гэсэн үг. Ингэж нэг татаад яахан дэвшлүүлж. Ингэж нэг татаад за түүний дараачаар энийг ингээд дэш нь татчих юм бол энэ маань миний L цэг дээрх цахилгаан орны хүчлэг байх. Энэ L цэг дээрх цахилгаан орны хүчлэгийг хэрхэн яаж олж болох вэ? Дараах байдлаар олж болно. E-ийн квадрат нэмэх нь E-ийн квадрат. За нэмэх нь 2-ыг үржих нь E, үржих нь E, үржих нь косинус 60 градусаа гэдээ олчих болно хэвлээ. За ингээд E-ийг бүгдээр олъё. 2E-ийн квадрат нь хаалтны гадна гарч юм байна. Ингээд харвал 1 дээр нэмэх нь косинус 60. Кос 60 чинь 0.5 байдаг. Ингээд 1.5 3E-ийн квадрат энэ бас квадраттай байх ёстой шүү. EL тэнцүү язгуур дор 3 E гарах нэ. За энийг ингээд олчих. Язгуур дор энэ тэр язгуур яа гэсэн. Жохон муухай бичигдэх гэсэн юм уу? Язгуур E. 1.4-тэй ойролцоогоор. За ингээд бүгдээрээ одоо харьцааг нь олъё. EL-ийг хуваах нь EK. EL маань өөрөө язгуур дор 3 E. Нөгөөх нь E байсан. Ингээд энэ хоёр хураагдаад язгуур дор 3 болж гарах нь байна. Тэр маань аль хариу байх нь? C хариу байх нэ.